Нэг зайтай суулттай барай солио гэж шүү дээ. Энэ санталтаа бид ээлжтэй барай солио явах шүү. барай солио яваа. За тэгэхгүй болохоор нэг микэндээ Би бол эндээс ирж байгаа юм шүү. та жоо орж байгаа ч юм. Угаасаа би хагийн гişгүй хоёртол барай солио шүү дээ. Энэ үед юм ярих юм чинь. За би жоо орж шүү дээ. Миний дараа шууд агийн сууж штэ. Тэгэхээр хоёр барай суулчих юм уу? Миний дараа агийн ярих юм чи хоёр барай суулчих юм уу? Агийн сууч. Эргүүлэх үү? Сони. Цаанаасаа нөгөө хөл авчиж байгаа тэр гэрлүүдийг чи эргүүлээж жоо хийшээ тусгая гэж шин. Болох юм уу? Тэр хоёр нэг үгүй биш. Одоо өнгөрсөн. Шат байгаа шүү дээ. Шат байгаа шүү дээ. Пикэн дээр байгаа шүү. Тэр Матмата эргүүлэхгүй. Сайн хийшээ сууч. Тэгээд микродээ хийшээ жоо хатуу. тэгээд төгсөх нэр энд ер нь болгон сууч. Ойртод мега тэр саталтаа сууч. Биш хишгийн наанаас угал чи тийшээ сууч. Наач ширээ чинь жоохон хогийн зүгээр. Хамаагүй. Одоо ойлоо байхгүйс нэг гоё битэй гэсэн. Сас тавьчихлах энэ тэтгэлгээ алаа гэж. За эхлэв манайхаа. За та бүгдэд энэхүү өдрийн мэндийг хүргэе. За юун төрөнд хүрэлцэн ирсэн та бүгддээ маш их баярлалаа. За тэгээд энэхүү хэвлэлийн бахуурлаа нээж байна. За яагаад энэхүү хэвлэлийн бахуурлыг зарлах болсон бэ гэхээр Гайс хамтлагийн дуучин, жүжигчин, продюсер Төгсөөр ахын маань бие даасан тоглолт одоо 28 жилийн дараа UG Arena-д 9 сарын 7-нд болох гэж байгаатай холбогдуулан бид бүхэн энэхүү хэвлэлийн бахуурлыг зарласан. За тэгээд энэхүү хэвлэлийн бахуурлалд оролцож байгаа баг бүрэлдэхүүнээ эхнээс нь танилцуулъя. За миний энэ баруун гарт талд сууж байгаа залуу болохоор манай тоглолтын ерөнхий найруулагч Flores Production-ы захирал Алтан Сүх гэж залуу байгаа. За цаа талд нь сууж байгаа хүн болохоор Mega Film-ийн захирал Бат Мегмар гэж манай тоглолтын ерөнхий продюсер байгаа. За мэдээж миний зүүн талд бол манай Төгсөөр ах маань сууж байна. За цаа талд нь сууж байгаа хүн болохоор манай тоглолтын хөгжмийн найруулагч Rep Records-ын захирал Хишиг Бүрэн гэж хүн байна. За би өөрөө энэ тоглолтын ерөнхий продюсер Мөнх Жаргал гэж хүн байна. За тэгээд тоглолтын талаар одоо манай ерөнхий найруулагч та бүгд мэдээлэх болно. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ерөнхийдөө бол 9 сарын 7-нд болох байгаа тоглолтын найруулгын хувьд бол ерөнхий 4 хэсгээс бүрдэж байгаа. За нэгдүгээр хэсэг нь бол төгсөөхөө одоо бусад уран бүтээлчлэлд өгсөн одоо уран бүтээлүүдийг зочин артистууд ирж дуулна. За хоёрдугаар хэсэг нь болохоор амьд хөгжимтэй хэсэг байгаа. Ерөнхийдөө төгсөөхөө яг одоо тоглолт эхэлж байгаа гэсэн үг. Хоёрдугаар хэсэг нь тэгээ амьд хөгжимтэй соло дуулагдана. За гуравдугаар хэсэг нь болохоор төгсөөх маань өөрөө жүжигчин найруулагч мэргэжилтэй болохоор бидний зүгээс бас мюзикл одоо 3 дугаар хэсгээ мюзиклээр тавьж байгаа. За 4 дугаар хэсэг нь мэдээж Гайс ах нар маань тэнцээ дуугаа дуулж тоглолт маань үргэлжлэнэ. Ерөнхийдөө бол тоглолтод 30 дуу дуулагдана. Тэгээд 30 дуунаас 15 амьдаар нөгөөдөл нь одоо мюзикл болон зочин артистуудтайгаа иймэрхүү найруулга тавьж байгаа. Хишгийг суулгаад тоглолтын Сайн байцгаана уу? Өдрийн төргийа. За хөгжмийн найруулагч хөгжмийн зохиолч Хишиг Бүрэн байна. За Төгсөн ахын тоглолтын дээр тоглолт хийж байгаа онцлогуд гэвэл хөгжмийн онцлогуд гэвэл мэдээж оркестртэй амьд хөгжимтэй байгаа. За тэгээд сайн мюзикл гэсэн мюзикл дээр зориулаад дуунууд дээр хөгжмнүүд зохиогдож байгаа. Драмчсан хөгжмнүүд зохиогдож байгаа. За нийт Төгсөн ах маань 28 жилийн турш 82 дуу яг өөрийн үг ая зохиосон ер нь цорын ганц бараг хүн болж байгаа гэж би бодож байгаа. За тэгээд энэ дуунаас 82 дуунаас 30 дууны тоглолтын дээр дуулагдана. За тэр нь бол мэдээж хит дуунуудаа
82 дуунаас бас сонголт хийхэд бас үнэхээр гашилтэй байсан. Тэгээ хит дуунуудын сонгож дуулахаар болсон байгаа шүү. Баярлаа. Юусэн ихээс ийм дуунууд дуулагдана. За тоглолтод дуулагдах дуунууд гэвэл мэдээж эмцгээр нэрээр нэрлэгдсэн учраас эмцгээр дуу маань дуулагдана. За янаг жаргал гээд лавгаахын маань найруулсан Мухар гудамж киноноос Ост дуулагдана. За би чамтай гээд саяхан клип хийж гаргасан шинэхэн дуу манаас дуулагдана. За насан турштай гээд дуу дуулагдана. Ариун андин гээд хэцүү ангийн Ост дуулагдана. За хайрын гудамж дуулагдана. Зүрхэнд гээд бас үндэсний телевизийн 30 ангид огцон мэрэгэл, буруу мэрэгэл. Огцон мэрэгэл киноны Ост зүрхэнд гээд эквилийн дуусан дуу маань бас дуулагдана. За хизээ гээд дуу маань дуулагдана. Хэвээрээ дуулагдана. Мэдээж гайсын навч гэж дуу дуулагдана. За сайн уу хонгор минь гээд бас акабелд өгчсэн дуу маань дуулагдана. За нандин хүсэл гээд ээжийн дуу дуулагдана. Энэ бол Ахтус киноны Ост дуулагдана. За би аав гээд шинэхэн дуу маань бас дуулагдана. Онжов гээд үндэсний телевизийн 30 ангид 60 ангитай онцгой байдлын албаныхан зориулсан уран сайхны киноны Ост Онжов гэж дуу маань дуулагдана. За тэндээ сонсно гэж дуу маань дуулагдана. Саяхан бас клип нь гараад нэлээд сайн үзэлттэй явж ирсэн тэндээ сонсно гэдэг дуу маань дуулагдана. За тэгээ мэдээж хайрын бүжиг дуулагдана. Сургуулийн баяртай, энзэгхэн хайр, чи миний зүрхэнд гэдэг дуунууд ихшлэх учраас та бүхэн манаас хит дуунуудтай нэгэн 3 цагийн турш үнэхээр жаргаж сонсох нэ гэж бодож байна. Баярлалаа. За тэгээ тоглолтынхоо бас нэг жижигхэн сюрприз маягийн юмнуудыг задлахад за бид бүхэн ирж байгаа бүх одоо хүмүүстэй эмзэгхэн хайр гэд бичсэн тийм дурсгалын бугуйчийг илгэлж байгаа. Тэгтэн тэг үнгүү даргалдуулж өгж байгаа. Мөн одоо тэрхүү тоглолтын дээр яг саяны дуулагдах нэг дуу болгон дээр бид бүхэн өөрсдөө деталь болгон дээр нь ажиллаж байна. Одоо тэр дуун дээр хэрхэн үзэгчдэд сюрприз барих уу, хэрхэн сэтгэл хөдлөлийг нь дээд зэгт нь барих уу, тэ дурсамжийг нь хэрхэн сэргээх үү гэд ингээд ер нь бол яг бүх дуу болгон дээр ажиллаж байна. Тэгээ бид бүгдийн энэ хүү тоглолтын бас одоо маш олон сонирхолтой зүйлүүд нь гэвэл одоо бид нар UG Arena-гийн түүхэнд хамгийн том тайз дэлгэцийг LED team дэлгэц гээд ямыг засж байна. Тэгэхээр тэр ирсэн хүмүүс бол үнэхээр тайзнаасаа эхлээд гоё мэдрэмжийг аваад явна. Мөн бас одоо Монголд анх удаа Италиас хөгжим оруулж ирээ. Тэр нь хамгийн анхны удаа одоо манай тоглолтын дээр тавигдана. За мөн одоо маш олон Монголд өмнө ашиглагдаж байгаагүй эффектүүдийг нэг дуу болгон дээр бид бүхэн ашиглаад явна. Тэгэхээр энэхүү тоглолт бол үнэхээр тийм дурсамжийг сэдрээсэн та бүхэнд бол хизээж мартагдчихгүй тоглолтыг бид бүхэн бол хийхийн төлөө хичээж ажиллаж байгаа. Тийм болохоор ирсэн хүн хизээж мартахгүй тийм сайхан тоглолтыг бид бүхэн тавих болно. За тэгээд одоо та бүгд минь асуулт байвал бид бүгдээс асуугаад явна уу? Асуулт байна уу? Одоо төгсөх хэрэг нь хариулж тий. За хүрэлцэн ирсэн цаг зав гаргаж ирсэн хэвлэл мэдээллийн бүх албаны та бүхэнд маш их баярлалаа. За эмцгээр яг энэ тоглолтод эмцгээр гэж нэрийг өгсөн бэ гэдэг юм бол за хамгийн анхны тавилан гэж миний тоглосон кино байдаг. Тэгээ яг тэр үеэс л миний одоо ер нь бол яг оюутан цагийн 1-р курст байсан. Тэгээд одоо яг тэр тавилан кинон дээр эмцгээр дууг одоо баяраахтайгаа нийлж би зохиож исэн. Тэгээ кино урлагт ч хөл тавьсан. За тэгээ дууны урлагтаа ч гэсэн эмцгээр маань одоо сонсогчд маань одоо маш одоо гоё хүрч. Тэгээ тэр цагаас хойш эхэлсэн яг тэр одоо 28 жилийн өмнө эхэлсэн тэр цэг дээрээсээ энэ эмцгээр дуу, кино урлаг, тэгээ сургууль соёлоосоо мэдэрсэн багш нараасаа сурсан бүх зүйл тэр цагт байсан учраас тэгээд хамгийн гол нь анхны бие даасан тоглолт минь болохоор анхны эхэлсэн тэр цэгээсээ эмцгээр гэдэг нэрээр хадгалж хайрлж явсаар байгаад өнөөдөр би тоглолтоо хийж байгаамаа гэсэн.
За гайс маань гэсэн одоо ингээд 28 жил болж байна. За бид нар бол 30 жилээ хийнэ гэсэн одоогийн байдлаар бол төлөвлөн ажиллаж байгаа. За хамтлагийн маань нэг гишүүн Мега маань одоо Канадад ажиллаж амьдарч байгаа. За тэгээд Мега маань удахгүй дараа жил ирэх бах. Тэгэхээр бид нар бол одоо 2 жилийн дараа 30 жилийн ойгоо бол тэмдэглэнэ гэж үзэж байгаа. Миний хувьд бол ингээ 28 дахь жил дээрээ анхны бид яасан тоглолтоо хийж байна. Мэдээж манай хамтлагийнхан бол хүрэлцэн ирнэ. Тавга маань оролцолгүй яах вэ гэж хэлсэн. Уугийн маань оролцсон. Тэгээд манай хамтлаг анх байгууллагатаа 96 онд байгууллагатаа 5 гишүүнтэй байгуулагдаж байсан. Нэг маань төр одоо газаршаа дотгошоо усны үндсэн дээрээс ерөнхийдөө манайх 4 гишүүнтэй одоо сүүлийн жилүүдэд харагдаж байсан. Тэгэхээр энэ тоглолтын дээр маань одоо манай хамгийн анх 5 гишүүн байсан, 5 дахь гишүүн байсан мөнхөө маань бас оролцсон. За тэгээд мэдээж би хамтлагтаа өгсөн одоо шилдэг дуунууд бас байгаа. Тэгэхээр манай хамтлагийн яг миний зохиосон одоо тэр шилдэг дуунуудыг миний тоглолтын дээр хамгийн сүүлд хаалт болгон 4 дэх хэсэгтэр манай хамтлагийн гарч ирнэ. Маш гоё асуулт байна. Баярлалаа. За би бол одоо жүжигчин мэрэгчлээ. Дээрээс нь өөрийнхөө одоо сонирхол одоо дуу хөгжим дуртай, шүлэгт дуртай. 28 жил боллоо тий. 4-5 жилийн өмнөөс л яг уу хажууд байдаг уран бүтээлчд, найз нөхөд, дүүнер, ах эгчнэр маань одоо тоглолтоо их хүмүү гэд. Тэгээ ийм олон 80 гаруй дуу зохиолсон юм чинь тоглолтоо их болсон юм шүү гэд. Тэгээ яг нөгөө санхүү одоо мөнгө төгрөг уран бүтээлч бидэрт одоо яадаг тэгэлдэг зүйлүүд байгаа шүү дээ. Харин энэ удаа нэг тийм сайхан боломж гаргаж өгсөн одоо энэ сайхан дүүнертэй маш их баярлалаа. Цаг нь болж. Тэгээ цагийн цагтаал болдог. Тэгээ яарах хэрэггүй байсан. Тэгээ цагийн цагтаа яг л энэ сайхан өдөр энэ сайхан дүүнертэйгээ хийх байж ард түмэндээ өөрийнхөө хийж бүтээсэн зүйлээ тайлан тавих байж сэтгэл маш хүндэр байна. Маш их баярлалаа. За 2024 оны 9 сарын 7-нд UJ Arena-д одоо 18 цагаас тоглолт маань эхэлнэ. Өөр асуух. За. Бас гоё асуулт байна. Тэгээ хүн болгоо одоо стадион тоглолтууд байж штэ хамтлаг дуучид. Тийм. 9 сарын 7-нд тоглох болсон саналаа бид нар UJ Arena тавьсан. UJ Arena маань бидэртэй хамтарч ажиллах санал бас одоо хамтарч ажиллаж байгаа учраас одоо UJ Arena-гаа сонгосон. Delight маань бас бидэртэй хамтарч ажиллаж байна. За тэгээд энэ бас ингээ 365 гээд энэ гоё органик juice маань бидэртэй бас ингээ хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар хамтран ажиллаж байгаа тэр болон сайхан сэтгэлтэй хүмүүстэйгээ ер нь нэгдэж энэ тоглолтыг UJ Arena-д хийж байгаа. Боломж байсан бол бид нар магадгүй стадион тоглох байсан байх. Гэхдээ цаг хугацаа бас дахиад тэр цагт аваачих байх. Тийм ээ. Баярлалаа. За өөр асуулт байна. Яагаад цэцэн тоглох хэрэгтэй юм бол дахиад хоёр өөр тоглох байгаа. 9 сарын 7-нд нэрээ тоглолтоо хийж байгаа одоо цэцээ болоод Young Move одоо дүүнертэй бас амжилт хүсье. Бас баяр хүргэе. Гоё байна те тоглолтуудаа хийж байгаа залуучуудаа энэ хийж бүтээсэн зүйлээ тайлгнаж байгаад нь бас ингээд давхар бидний зүгээс бас баяр хүргэе. Гоё амжилттай тоглоорой миний дүүнер. 9 сарын 7 ингээд заавал одоо Young Move эдэртэйгээ эсвэл цэцээтэйгээ давхцсан энэ төргээд одоо юу гэдгийг цаг хугацаа тэгэл таарчлаа бид нар одоо хинч мэдээг байх босод тэр нөгөө хоёр дүүнер мэн ч юм уу эсвэл цэцээ мэн ч мэдээг байх. Тэгэл таарчлаад заавал давцсан гэсэн юм байхгүй. Бас л тавилан юм да тий. Баярлалаа. Гоё асуулт. За одоо ингээ 28 жилийн хугацаанд ер нь бол
30 гаруй уран бүтээлчдэд би дуугаа өгсөн байдаг. Тэгээд одоо яг энд одоо бас Монголд зарим нь байхгүй байна. Тэгээд тухайн үед бас зарим нь ажилдаа байх юм шиг байна. Тэгэхээр эндээ байгаа бас шилдэг сайхан уран бүтээлчдийг бид нар бол тоглолтондоо урьж оролцуулж байгаа. За яг эхнээс нь яг уран бүтээлчтэй оролцож байгаа уран бүтээлчтэй хэлээ л дээ. За Маац хамтлаг байж гэн тэ одоо хөгжмийн зохиолч Гişиг Өргөн Битүүрийн бас гаргаж иржсэн хамтлаг Маац хамтлаг маань байж байна. За Салхи хамтлаг яг үеийнгийн сайхан хамтлаг маань бидэртээ яг анх зэрэгцэж гарч иржсэн. Тэгээд хамгийн анхны уран бүтээл нь та бүхэн бас мэдэх Хөөхөн охин гээд манай Гайс хамтлагтай 8 залуу гарч ирээд хүүхэд багчууд анх гарч ирэл тайзан дээр Хөөхөн охин чи юу хүсэвэ гэж дуулдаг байлаа. Тэгэхээр Салхи хамтлаг маань бас хүрэлцэн ирж байгаа. За Тэризоны төрөө маань оролцож байгаа. За тэгээд өөр чин Руки байна, Гангвей байна, Дон дээр байна. Одоо залуу үеийн сайхан артистууд маань бас ирж байна. Тэгэхээр ер нь бүгд насны уран бүтээлчд хурж ирж байна. Тэгэхээр бас энэ заавал ингээд нас заахгүй тийм сайхан тоглолт болно гэж бодож байна. За өөр гой сонирхолтой асуулт байна уу? Болцсон уу манайхаа? Өөр асуулт байна уу? Болцсон. За тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө хувийн зүгээс одоо энэ хамтран ажиллаж байгаа энэ одоо дүүнер найз нөхдийнхөө зүгээс ар гэрийнхэн одоо хүмүүст аав ээж нарт нь найз нөхд нь бас маш их баярлалаа. Бид нар цаг наргүй ажиллаж байна. За тэгээд Delight-ийнхаа хамт олонд, UJ-ийнхаа хамт олонд, 365 энэ жүүсийн хамт олонд үргэлж дэмждэг биднийг одоо энэ тоглолтыг хүлээж байгаа бүх үзэгчдэд, сонсогч нартаа бас чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэн ч баярлалаа. За баярлалаа. За